хоногийн хугацаанд яралтай төрийн тусламжийн төвд 4 дүүргээс 7 өрхийн 12 иргэн угаарын хинт хөнгөн хэлбэрээр одоо хорцсон дуудлага өгч эрүүл мэндийн үйлчилгээ зөвлөгөө авсан. Үүний 6 хөхөд 6 том. За сүүлийн үед орлогын дуудлагын бас нэг шалтгаан нь бол яндангаа салгасан өрхөө бүтээсэн гэсэн хэд хэдэн ийм шалтгаан байгаа юм. Тэгэхээр манай монголчууд бол хуучин уламжлалаараа бол ер нь өрхөө бүтээхдээ бол яндангаа салгадаг. Гэвч харамсалтай нь шахмал туршийг хэрэглэж байгаа тохиолдолд өрхийг бол хязгаарч бүтээж болохгүй. Үүнийг онцгой анхааруулж олон нийтэд иргэдтэй хэлмээр. Шахмал туршийг хэрэглэж байгаа тохиолдолд өрхийг хязгаарч бүтээж ханж болохгүй. Дээрээс нь янданг салгах нь битгий хэл пишн зовны завсар сэрэмхийг сайтар бөглөж явах хэрэгтэй. Агаар сэргэлтийг байнга шалгаж явах хэрэгтэй. Хаалт сойртуурыг хаалттай хонохгүй байх хэрэгтэй. Гэтэл иргэд маань шахмал турш галлаж хонохдоо яндангаа салгах, өрхөө бүтээх тохиолдлоос хүнд хордох ийм тохиолдолд бас хэд хэд бүртгэлээ. Тиймээс энэ дээр бас онцгой анхааруулаач. Өрхөө хязгаарч шахмал туршийг хэрэгж явахдаа өрхөө хязгаарч бүтээж болохгүй гэдгийг анхааруулж байна. За мөн зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлэн атсан 13 тээврийн эрсдлийн 661.7 тонн түүхийн нүрс тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан үйлдэлийг мөн тагсан зогсоож улсын байцаагчийн 18 актаар 108.5 тонн түүхийн нүрс хураан амгалан дулааны цэцлэгээ станцд хүлээлгэгч зөрчил гаргасан иргэдэд нь 1,350,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. За мөн 10 сарын 15-наас 11 сарын 6-ны хооронд түүхийн нүүрс төлж байгаа нийт 39 дуудлага мэдээлэл мэргэжлийн хэлтэн байгууллагад ирсэн. 10 сарын 15-наас өмнө одоо бид иргэдтэй түүхийн нүүрс төлжээс иргэдийг л зогсоох. За энэ түүхийн нүүрсээ зөвшөөрөл бүхий газарт шилжүүлэх гэдгийг анхаарал өгж ирсэн бол бид 15-наас хойш л түүхийн нүүрс төлжсэн. Иргэдэд холбогдох хуулийн заалтын дагуу арга хэмжээ авч эхэлсэн. Тэгээ энэ 39 дуудлагаас 9 дуудлага нь бол зөрчилгүй буюу сайжруулсан төлж байна гэсэн юм байдал нь тогтоогдсон. Харин 30 дуудлага нь бол түүхийн нүүрс төлж байсан зөрчлүүд нь илэрсэн. За ийм зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн аж ахуй нэгжүүдэд нийт 12,650,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч 20.7 тонн түүхийн нүүрсийг битүүмжлэн амгалан дулааны цэцлэгээ станцд хүлээлгээ өглөө. За ер нь бол түүхийн нүүрс төлж гэн гэдэг дуудлагууд бол мэргэжлийн хэлтэн байгууллагад баггүй ирж байна. Өнгөрсөн шөнийн байдлаар хэд Скотер дүүрэгт 15 дуудлага, Баянзүрэгт 2, Сонгоорхон дүүрэгт 8, Чингэлтэй 5, Баянголд 2, Хаанвал дүүрэгт 3 газар түүхийн нүүрс иргэд аж ахуй нэг төлж гинэ гэдэг юм дуудлага ирсэн. За энэ дуудлагын дагуу тодорхой үед энэ дээр мэргэжлийн хэлтэн байгууллага улсын байцаагч нар хяналт тавина холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тийм болохоор аж ахуй нэгж иргэд маань түүхийн нүүрс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. За